За бүгдд нарай манд. Өнөөдөр тэгэхээр ихэр дүүлийн аян замлын 11 дахь дугаар 11 дахь дугаараараа би та бүхэндээ жинхэнэ ихэр дүүл болон хурамч ихэр дүүлийн талаар сонирхолтой мэдээлэл өгөх ихээр шийдсэн байгаа. Тэгэхээр өнөөдөр бас мэдээлэлгүй нэлээд ойртож харна тэмдэглэлийн хэвтрээс. За энэ ихэр дүүлийн аян замналт хурамч ихэр дүүл болон жинхэнэ ихэр дүүл гэсэн ойлголт байдаг. За хамгийн анх би 2024 онд ихэр дүүлийн аян замналыг судлаад явж байхдаа анх энэ талаар би уншижсэн. Гэтэ яг тэр үед надад яг юм хүчтэй татагдаад тэр мэдээлэлт нэг татагдаагүй учраас би нэг сайтар тэгж олж уншаагүй. Яагаад гэхээр нэгснэ би өөрөө ерөөсөө би хурамч ихэр дүүл гэдэг зүйлээр дамжиж жинхэнэ ихэр дүүлийн аян замналд орохгүй. Би шууд л жинхэнэ ихэр дүүлийнхээ учрах сонголтыг би өөрөө зүрхэндээ хийцэн байсан учраас тэр зүйлийг нэг сонирхож судлаагүй. За тэгэхээр хурамч ихэр дүүлийн талаар хэрвээ та яг нөгөө мэдээллийг авахын тулд би линкүүдийг тавьчихна. За дээрэс нь Jeff Shelley гэдэг тэр хоёр хүний Finding Our Ultimate Lover гэдэг ном байсан тийм ихэр дүүлийн талаар хамгийн үнэн зөв мэдээлэл байдаг. Тэр номон дээрээс мэдээлэл авсан байгаа. Ерөнхийдөө 9 онол байдаг, 9 шинж байдаг. Ихэр дүүлөө хурамч ихэр дүүлөөсөө жинхэнэ ихэр дүүлөө ялгах шинжүүд гэсэн үг. За тэгээ дээрэс нь бас Twin Flames Universe гэх сургуулийн мэдээллүүдээс олж авсан. За мөн ихэр дүүлүүдийн бүлгэмүүдээс олж авсан мэдээллүүдийг ерөөдөө базаад та бүхэндээ хүргэж байгаа шүү. Энэ мэдээллүүдийг би бол өөрөө зохиож гаргасан зүйл биш. Яг байдаг. Тийм зүйлүүдийг хүргэж байна. За микэ шалгацсан. За ер нь тэгвэл хурамч ихэр дүүл гэж юм бэ те? Хурамч ихэр дүүлийн зорилго нь юу юм бэ гэхээр хамгийн нэгдүгээр хурамч ихэр дүүл гэдэг бол ихэнхдээ жинхэнэ ихэр дүүлд хүрэх замыг тань төтөлж өгч байгаа гэсэн үг. Та магадгүй ардан бэрийг туулаад жинхэнэ ихэр дүүлтэйгээ уулзах хэрэгтэй байдал хурамч ихэр дүүл таны тэр замыг чинь богиносгож ойртуулж өгдөг байх нэ. За нөгөөтэйг бол би нэг өмнө тайлбарласан да 99.9% ижил байх үс хэмжээний жинхэнэ ихэр дүүлтэй чи адилхан хүн байж болно гэж те. Юу н тэр хүн л гэсэн үг. Таны ихэр дүүлийг чинь нэгсэндээ ихэр дүүлийг чинь санагдуулахаар л тийм хүн байгаа гэсэн үг. За бид нар багтаа ангид үсэндээ бэлтгэл ангид суугаад бэлтгэл ангид суусныхаа дараа 1-р ангидаа ороод 2-р ангидаа ороод анги дэвшээд суралцаад хөгжөөд явдаг гэсэн тийм үү. Яг үүнтэй адилхан бэлтгэл ангид чинь багшилж байгаа багш чинь хурамч ихэр дүүл гэсэн үг. Нэгсэндээ тэр хүн бас таны жинхэнэ ихэр дүүлүүдийн шинжүүдийг тодорхой хэмжээнд агуулад нэгсэндээ андуурах хууц тийм байна. Дээрэс нь бэлтгэл ангид таныг бэлдэж за одоо ингэ би чамайг бэлтлээ. Ингээд 1-р ангидаа илсэн ор жинхэнэ ихэр дүүлтэйгээ уулзраарай гэд замыг чинь заагаад зөвлөөд ингээ яваад өгдөг бах нэ. За мөн сүүл мэдүүд ихэнхдээ ихэр дүүлийн тань замд чинь таныг зөвлөлж орхиод явдаг гэсэн шүү дээ. Нэг энэтэй адилхан гэж ойлгож болноо. Тэгэхээр жинхэнэ ихэр дүүл болон хурамч ихэр дүүл гэдэг хүний 0.1% нь ялгааг олно гэсэн үг шүү дээ. 100% 99.9% хоёрын хооронд ганцхан 0.1% ялгааг олно гэдэг бол танаас нэлээд ур чадвар шаардсан, нэлээд мэдрэмж шаардсан, нэлээд таны шансыг сорьсон ийм харилцаа. Тийм ч учраас маш сонирхолтой байдаг. Үнэхээр нэлээд утга учиртай, нэлээд амьдралд утга учиртай, сонирхолтой тоглоом шиг байдаг. Гэхдээ тоглоом гэхээсээ илүү энэ бүх утга учир зөв зам руу та нэгдүгээр орсон магадгүй амьдралын зорилго руу ойртох гээд хүн болж төрсэн мэдлэгийн утга учирлыг ойртохгүй зөв замаар явж байгаа. Энэ үед яг ихэр дүүлийн аян замналд ороод энэ тоглоомуудыг тоглоо үе дамжаад өөрийгөө хөгжүүлээд явах тусам та аз жаргал гэж юу байдгийг, амар амгалан гэж юу байдгийг байгаагаараа хүнд хайрлагдах ямар байдгийм бэ гэдэг мэдрэмжүүдийг л олж авах юм. За. Тэгэхээр энэ бүгдийг хэлхийн өмнө нэг чухал зүйлийг заавал хэлэх хэрэгтэй. Таны ихэр дүүл, таны жинхэнэ ихэр дүүл. За та ямар нэгэн байдлаар ихэр дүүл хоёрын хооронд маш нарийн нандин холбоос байдаг гэсэн тий тэр холбоосыг та таслыг эзэж тасалж чаддаггүй яа гэдэж яаж болдгоо тийм нарийн нандин маш эмзэг тэгснэ маш сайхан харилцаа байдаг. Энэ нь бол дандаа хайр суурьтай байдаг. Тэгвэл зарим тохиолдолд ингээд таны ихэр дүүлтэй чинь маш адилхан хүн гарч ирж болно. Таны ажил дээр чинь магадгүй годомж магадгүй нэг газар те ямар адилхан юм бэ гэсэн мэдрэмж төрөхөц тийм хүн байж болно гэлээ штэ. Бид нар бүгдээрээ тодорхой хэмжээний нэг нэгнтэйгээ ижилхэн байдаг учраас. Тэгвэл ихэр дүүлийг тань яг ингээд мэдрүүлэхөөц тэр мэдрэмжийг төрүүлэх хүмүүс бас тохиолдож болдог. Тэрэн цаагаараа юу гэсэн үг юм бэ гэхээр энергийн хувьд та хоёр хол байсан ч гэсэн нэг нэгийг мэдэрч идэг гэсэн тийм маш эмзэг нарийн нандин учраас мэдэрч идэг. Тэгвэл энэ мэдрэмжийг
хин нэгэн танд ингээд ихэр төлөвөөс чинь төлөөлүүлж хүргээд байна гэдэг нь ихэр төлөв чинь таныг цаагаараа хайрлахыг хүсчихсэн л гэсэн. Магадгүй хин нэгэн танд ихэр төлөв чинь санагдуулмаар тийм гоё зүйлийг үгийг хэлж болно те. Магадгүй хин нэгэн танд урам өгч болно. Хин нэгэн танд гоё бэлэг өгч болно. Яг ихэр төлөв чинь санагдуулмаар тэр хүн тантай нэг сайхан ярилцаж болно те. Тэгвэл цаагаараа юу гэсэн үг байдгийг тэгэхээр ихэр төлөв тантай ярилцахыг хүссэн гэсэн тэр өдөр. Тэр өдөр маадгүй ихэр төлөвтэн танд тэр зүйлийг бэлгэлэхийг хүссэн гэсэн. Цаагаараа дандаа ихэр төлөв таныг ингээд хамгаалж яадаг, хайрлж яадаг. Тэр зүйл байнга бидний зүрхэнд мэдрэгдэж яадаг. Бид нар энэ зүрхэнд ирдэг мэдрэмжээр л тэр хүнийг мэдэрж, тэр хүнийг таньдаг. Ямар ч мэрэгэн түргэн хүн, ямар ч зүн бэлэгч, ямар ч мундаг бөө хизээч тэр хүнийг чинь тань шиг мэдрэхгүй, тань шиг мэдэхгүй. Ягаад гэвэл таныг тэр хүн 100% мэдэж чадахгүй шүү дээ тэр зүн бэлэгч хүн чинь. Өөрийнхөө мэдрэмжийн төвшөнд л таныг мэдрээ, танд болсон зүйлүүдийг чи хэлж өгч магадгүй тий. Гэтэл яг өөрийн тань одоо мөнхийн хайр гэдэг байгаа таны нөхцөл болцолгүй хайрлах тэр хүнийг та зөвхөн та өөрөө л танина. Та өөрөө л мэднэ. Тэр баталгаануудыг та өөрийнхөө мэдрэмжээрээ л олж, та өөрийнхөө зүнгөөрөө л мэдэрдэг. Ийм нарийн амьтан зүйл юм байна. Ингээд ботхоор цаагаараа дандаа нөхцөл болцоргүйгээр хайрлж яадаг. Магадгүй та хоёр өөр улс оронд байсан байж болно те. Өөр хотод амьдардаг байж болно. Тэгээд дээрэс нь хамт байх боломжгүй нөхцлүүд байж болно. Тэр үеүүдэд хин нэгнээр дамжуулт ихэрдүүл чинь танд дандаа хайрыг илгээж идэг. Тэрийг та дандаа мэдэрч идэг. Ингэж бодохоор ихэрдүүл айн бол маш гоё. Маш их гэтээ сайхан зүйлүүд нь би ер нь альва юмны дандаа сайхан зүйлийг харах гэдэг учраас хэтэрхий жоохон дэврүүлж бодох гэдэг. Мэдээж нөгөө нэг нэгнэрөө ойртох гэхээр саадтай байгаад байдаг. Тэр саад бол бидний айдас, эргэлзээгээ сэтгэлийн гүнд нуугдсан байдаг нөгөө өргөсүүд гэж хэлсэн шүү дээ тий. Тэр өргөсүүдийг авч хаях тусам та хоёр өөртөө маш их татагддаг. Яг тэр авч хаяж байгаа процесс бол үнэхээр хэцүү байдаг. Үнэхээр орноосоо босмааргүй, үнэхээр гуниг гутралд автдаг ер нь. Тэгээ тэр үеийн дараа дандаа адж байгаа л амар амгалан баяр баясгал ирдэг байгаа шүү. За тэгэхээр хэвлээ ихэр төлөвийн аян замуудын чухал одоо дөтлөгчтэй бидэнд тусалдаг хуурамч ихэр төлөвийг жинхэнэ ихэр төлөвөөсөө хэрхэн ялгахай талаар судалцгаая. За тэгэхээр хамгийн нэгдүгээр шинж. За хуурамч ихэр төлөвүүд нь таныг хаяад явахдаа ямар ч зовлонгүйгээр, ямар ч эмзэглэлгүйгээр тань зүгээр хаяал явдаг, орхиол явцдаг гэсэн. Энэ цаараа юу гэсэн үг гэхээр хуурамч ихэр төлөв гэдэг хүн таны амьдралд гарч ирээд танд юм зааж өгөөтэй таныг толдоод магадгүй ингээд гүн нуугдсан зарим нэг зүйлүүдийг ч ингээд толдож харуулж байгаа ч гэсэн орхиж явна. Яг тэгэхээр танд 100% зориулагдсан хүн биш учраас. Тэгэд орхиж явахдаа таныг яг ингээд хаяа явдаг. Хинт ч хэрэггүй мэтэр мэдрүүлээд хайж явдаг. Гэтэл жинхэнэ ихэр төлөв яадаг вэ гэхээр ингээд хоёрын хооронд магадгүй муудалцаа. За дээрэс нь нэг нэгэндээ байсан нөгөө муухай өвдөгчсэн өргөсүүдээ нэг нэгэндээ ил гаргаад ирсэн үед зайгаа авах хэрэг гардаг тий. Гэп авдаг, нэг орхих үе гардаг гэсэн. Энэ үеүүдэд болохоор дандаа нэг юм гисэн ч би чамайг хайрладаг шүү гэсэн юм мэдрэмжийг төрүүлээд явдаг. Гэтэ би буцаж ирнэ гэдэг мэдрэмжийг төрүүлээд явдаг. Үгээрээ хэлэхгүй ч гэсэн тийм мэдрэмжийг төрүүлээд явдаг. Хизээч би чамайг ингээд хайжин гэж хэлсэн ч цаад ухтаа утахгүй хүрээд ирнэ гэдэг мэдрэмж төрүүлээд явдаг гэсэн үг. Энэгээр бол ялгагддаг угаасаа. Хоёр дахь шинж нь болохоор хуурамч ихэр төлөв өөрийнхөө үнэн дүр төрхөө нууханд бол танд жишимчгүй худлаа ярьж чаддаг. Ягаад тэгэхээр жинхэнэ төрхөө илэрчгээр тэр хүний яг үнэн дүр төрх илэрнэ. Яг ингээд хуурамч дүр төрхтэй тантай хамт байхад илүү тэр хүнд амар байдаг гэсэн үг. Танаас хайр аваад, танаас хайр халамж аваад, танаас таны энергийг ингээд аваад ингээд мэдрээ сууж байгаа тэр хүнд бол ашигтай. Ягаад тэгэхээр ихэнхдээ хуурамч ихэр төлөв жинхэнэ ихэр төлөвтэй харьцуулахад хуурамч ихэр төлөв танаас авах гал байдаг. Танд хизээч эргүүлж буцааж тэр их хайрыг өгдөггүй, хизээч өгдөггүй. Тэр гоё мэдрэмжүүдийг хизээч өгдөггүй. Зөвхөн танаас аваад сороол байж байгаа хуурамч ихэр төлөвд. Тэгвэл хуурамч ихэр төлөвд яг энэ үнэн дүр төрхөө нуудаг. Маш гарамгаа нууж чаддаг. Гэтэл жинхэнэ ихэр төлөв хоёрын хооронд үннээ ч нууж чаддаггүй гэж хэлсэн шүү дээ. Өмнөх бичлэг дээр таны төлөө үнэнгээ нэг 70-80% хэлсэн ч гэсэн 20-30% нэг юм арцгансан мэдрэмж төрөөд идэг. Үнэнгээ хэлэхгүй бол болохгүй юм шиг мэдрэмж төрөөл яваад идэг гэсэн. Тэгээд түс тас түнхэн шанагдтал ба гэл үнэнгээ хэлчихдэг. Тэгэл үнэнгээ хэлэл бөмбөг дэлбэр нь нэг ойлгоод өнгөрдөг юм харилцаа байгаа. Үнэнгээ хэлэхэд ер нь бөмбөг дэлбэрсэн юм шиг л болдог тоо. За 3 дахь нь хурамч ихэр төлөв ихэнхдээ тантай ирээдүгөө хуваалцдаггүй. Яг тэгэхээр хоёрын алсын хараа нэг биш.
Амьдралын алсын зорилго нэг биш учраас ирээдүйдээ юу хийх, ямар зорилготой байгаагаа танд огтхонч хуваалцахыг хүсдэггүй, хуваалцах ч сонирхолгүй байдаг. Харин жинхэнэ ихэрд бол эсрэгээрээ яг хоёрын алсын хараа нэг, мэдрэмж нэг, зорилго нэг учраас нэг нэгнтэйгээ нээлттэйгээ ирээдүгээ хуваалцаж чаддаг. Тэгэхээр ерөнхийдөө хурамч ихэрд бол жинхэнэ ихэрд болтой ярилцахын тулд нэгэнт хүн гэдгээ хүлээн зөвшөөрөөд ихэрд бол гэж бодсон хүнтэйгээ ярилцах хэрэгтэй байдаг, ойлголцох хэрэгтэй байдаг. Ялахын тулд ойлголцоог халахмыг та зориг гаргаад хийх хэрэгтэй. За дөрөвдөг шинж нь за ингээд бүх одоо таны чин зүрхэндээ ингээ угтаа хийсэн сонголтууд байгаа гэсэн чинь core choice буюу таны үнэт зүйл, таны сонголтууд хоёрын хоорондоо таардаггүй улмаас тэр хүн танаас цутдаг, үнэнгээ хэлэхгүй цутаадаг гэсэн үг. Энэ юмнаас нэг бултаад байдэн штэ. За одоо яг яах вэ, ийх үү гэл ингээл ажил амьдралаа ярих гэхээр ингээл бултаал. Яах гээд байгаа юм мэддэхгүй тий, хамт амьдрах гээд байгаа юм мэддэхгүй, үгүй ч мэддэхгүй. Тэгэл ингээд цаашлаад ажил амьдралаа ингээл за одоо ингээ ойрын 5 жилдээ ингээ тгийгээл төлөвлөгөө гаргах гэхээр тантай хамтрах гээд байгаа юм мэддэхгүй, хамтрахгүй байгаа юм мэддэхгүй нэг юм бултаад байдаг хүмүүс байдаг тий. Тэд нар ч өнөөдөр хурамч хөдөлгөх гэсэн үг. Танд зүгээр тааламжтай юм шиг мэдрэмж төрүүлж байгаа хэрнээсээ таны заяаны хань ижил чинь биш байх нэ. Танд заяагцсан тэр сайхан хүн биш гэсэн үг. Тавтах нь жинхэнэ төрхөө нуудаг. Яг хумсаа нуусан муу шиг байдаг. Жинхэнэ дүр төрх нь илрэх үед тэр хүн маш их бантдаг. За тэгээд жинхэнэ дүр төрхөө нуухыг маш гарамгаа эзэмшсэн байдаг. Жинхэнэ төрхөө яагаад нууд юм бэ гэхээр хэрвээ таны яг одоо энэ байгаа байдал чинь магадгүй 1-р ангийн төвшин чинь тэр хүнтэйгээ харилцахад аягүй амар байгаа байхгүй юу? Хэрвээ та 2-р ангийн төвшин рүү дэшээ авчих юм бол та тэр хүнийг орхио явчих штэ. Тэр хүнтэй төвшин тарахгүй учраас. Тийм учраас ингээд жинхэнэ төрхөө нуугаад тантай ингээд хамт байх гэдэг гэсэн үг. Зорилго нь зүгээр танаас бүх зүйлийг чинь авах зорилготой. За 6-дахь нь ирээдүйн амьдралд тань ерөөсө тус нэмэргүй байдаг. За хурамч ихэр төлөөд ирээдүйн амьдралтай ингээ хамтраад юм хий гэхээр болдоггүй. За магадгүй та энэ жил сайхан алим тариалээ, алим ургуулъя гэж бодож идэл хурамч ихэр бол яшиг шиг юу алим тарих те зүгээр амарч л та. Ерөөсө таны ирээдүйн амьдралд чинь таны зорилгот чинь нийцгээс алхам хийж явдаггүй. Нэг хосын харилцаа гэдэг чинь нэг нэгээ түшээд, тулаад, хэцүү үед нь хань олоод те ингээд араас нь түлхээд ингээд өөдлөө дэшээ явдаг. Байдал хурамч ихэр төлөв тэгдэггүй. Ихэнхдээ төвөгшөөдөг. Танд ерөөсөө амьдралд чинь нэмэр байдаг. Ерөнхийдөө та бүх зүйлийг нуруунд дээр ганцаараа үүрээд явдаг. Гадаа гарч, гэрт орж юм гэдэг шиг л ер нь зүтгэдэг. Ихэнхдээ тэр хурамч ихэр төлөв ах нэ. За 7-th нь таны гүн за яг үнэн та ингээд гүн гүнзгий өөрийнхөө амьдрал утга учир ойлгоод мэдрэмжээ мэдрээд сураад ийм алсын зорилготой утга учиртай амьдрыг гээд гүн гүнзгий явах гэхээр тэр хүн айдаг. Таныг хөгжүүлдэггүй, таныг 1-р ангид оруулдаггүй, 2-р ангид оруулдаггүй, 3-р ангид оруулдаггүй. Дандаа шаргууцалддаг. За наа балаа юм а хийж яад юм те. Таны хүсэл сонирхлыг ерөөс үнэлдэггүй гэсэн. Магадгүй би ийм сүнслэг зүйлд дуртай, багаасаа юм одон хооронд дуртай байсан те. Одон хооронд зурхаа иймэрхүү юмд дуртай. Өөрөө бие дагаад сонирхдаг байсан бол за наа балаа ямаараа яад юм ч гэдэг юм. Таныг хөгжүүлэх гэхээр гүн гүнзгий амьдралын утга учирлоо орох гэхэд дандаа садаа учруулдаг. Нэг ойшрдаггүй, тусалдаггүй гэсэн. Нэгсэндөө тантай сонголт нь ижил биш учраас тийм байдаг. Ялгаатай шинжүүд. Гэтэл энэ ялгаатай шинжүүдийг мэдхэд нэлээд хэцүү, тухайн хүнтэйгээ нэлээд сайн ярилцаж, тухайн хүнээ нэлээд сайн ойлгож ижил мэдэж аавна. За 8-дахь нь ихэр төлийн муухай мэдрэмжийг ил гаргахаас зайлсхийдэг гэж байгаа. За ингэдэг. Жинхэнэ ихэрд бол таны гүнд нуугдсан үргэсийг шалахыг гаргаж ирдэг гэсэн тийм. Яагаад гэвэл тэр танд хэрэггүй учраас. Тэр танд хэрэггүй 10 кг, 20 кг-ын бул харж чулуу учраас тэр тавгүй мэдрэмжийг чи мэдрүүлэхээсээ хизээч имээдэггүй, хизээч яадаггүй зоригтойгоор гаргаж ирээд тэрийг чинь хаях зорилготой байдаг. Тэгвэл хуурамч ихэрдүүл яад ингэ тэгэхээр бүх амьдралыг болж бүтээд байгаа юм шигээр жүжиглдэг. Танд муухай мэдрэмж төрүүлүүлдэггүй гэсэн үг. Жүжиж те худлаа жүжиглээ чи юм. Бүх зүйл сайхан болж байгаа мэдрэмж төрүүлээд идэг. Муухай мэдрэмжийг угт чинь уг нь байгаад байгаа байхгүй юу? 100% гүйцэд биш, 100% төгс биш, гоё мэдрэмжтэй биш байгаад хахад гоё юмжтэй мэдрэмж төрүүлж байгаа мэтэр жүжиглдэг гэсэн үг. Энэ нь таныг нөгөө яг угтаа байгаа тэр хэрэггүй, хар дурсамж, айдас, эргэлзээ тэр зүйлүүд рүү чинь өөрлөгөө өнгөх боломжийг чинь өгөхгүй юм гэсэн үг. Нэгсэндээ таныг хөгжих боломжоос чинь зулгааж байгаагаас ялгаагүй л те. Тэр зүйлүүдээс зайлсхийдэг. За хамгийн гол шинж бол 9 дахь шинж. За хурамч ихэр төлүүдийг ихэнхдээ андуурдаг. Жинхэнэ ихэр төлтэй. Андуурж байгаа шалтгаан юм өнгө, цөхөн, сэтгэл хөдлөл,
За тийм өнгөц гоё мэдрэмж төрүүлж байгаа байдлаараа ил харагдахад адилхан юм шиг байж болдог. Гэтэ яг гүн гүнзгий та яг өөрийнхөө мэдрэмж рүүгээ ороод өөрийгөө таниад үнэн дүр төрхөөрөө байгаад би чи ийм хүн шүү дээ. Би ийм үнэт зүйлтэй хүн шүү дээ. Миний амьдралд ийм зүйлүүд чухал шүү дээ. Миний амьдралын зорилго энэ шүү дээ. Алсын зорилго энэ шүү дээ гэд гүн орох тусам тэр хүн тантай хамтардаггүй. Тэр хүний ялгаа эн чинь биш байсан юм байна гэдэг мэдрэмж өөрөө ирэхгүй таны зүрхэнд чинь төрдөг, мэдрэгддэг. За энийг хамгийн энгийн жишээнд тайлбарлая л да. За та ихэр төлтөйгээ ив нэгдэлд орохыг сонгож болно тий. За би болохоор ив нэгдэлтэй, ив найрамдалтай нэгдэлд орох harmonious union буюу ив найрамдалтай нэгдэлд орохыг сонгосон байлаа гэж бодъё. За би ихэр төлтөйгээ нэгдэлд орохыг сонгожээ. Зүрхэндээ тий. Тэгээд би алхмуудаа хийгээд явж идэл хурамч ихэр төл бол тэр нэгдэлд орох сонголтыг сонгодоггүй. Надаас өөр учраас сонгохгүйгээр харин эсэргээрээ надаас цухтаахыг сонгодог. Надаас холдохыг, надаас явахыг сонгодог. Би нэгдмээр байна гэдэг сонголтыг хийгээд авах тусам тэр хүн надаас холддог гэсэн. Тэгэхээр энэ бол 9 дэх шинж буюу хамгийн чухал. Энэ мэдрэгддэг. Хурамч ихэр төл угаасаа таны зүрхэнд мэдрэгдэн жинхэнэ ихэр төлөөс чинь ялгаатай учраас. Тийм. За тэгэхээр ингээд 9 шинжээ таньчлаа тийм үү? Хурамч ихэр төлж байж магадгүй, жинхэнэ ихэр төлж байж магадгүй гэдэг хүнийг ялгачлаа штэ. За тэгвэл ингэж ялгахад юу туслах юм бэ? Ямар арга хэмжээ туслах юм бэ гэдгийг миний нэг зааж исэн хамгийн ихний бичлэг дээр илүү дээ. Love list буюу хайрын жагсаалтаа бичих. Яг өөрийнхөө үнэн төрхтөө таарах хайрын жагсаалтаа бичсэн байхад маш хэрэгтэй. Дээрэс нь нөгөө та ихэр төл та хоёрын хоорондоо ингэж нэгдэх, хоорондоо мэдрэх тийм ингээд хязгааргүй сайхан хайраараа нэг хайрлахад чинь саад байгаад байгаа тийм үү? Одоо болтол тэр хүнтэйгээ уулзраагүй байна гэдэг чинь саад байна л гэсэн хоёрын дунд нэг юм том блок хан үүсчихэд байна л гэсэн. Тэр ханыг арилгаж ээж хоёр нэг хараад таних байхгүй юу? Нөгөө маска хуулж ээж нэг хараад мэдэрнэ. Тэр сайхан мэдрэмжийг аавна. Тэгэхэд туслах зүйл бол талин тасгал. Талин тасгал хийгээд өөрийнхөө гүнд нуугдсан тэр блокон ханыг ботлох хэрэгтэй. Талин тасгалын тусламжтайгаар. Энэ хан байгаа цагт бол яг тэр төгс амар гоё мэдрэмжийг бас авч чаддаггүй. Хосын харилцаанд ч тэр найз нөхдийн харилцаанд ч тэр нэг дөрвөн харилцаа байгаа ш та хамтрагчийн харилцаа, багшийн харилцаа гэдэг. Энэ дөрвөн том үүргийг гүйцэтгэх гэхэд хоёрын дунд юм блокон хаан айдас эргэлзээ нэг нэгэндээ хүрч чадахгүй, хүрээ хүрч чадахгүй, байя байж чадахгүй, холдоо холдож чадахгүй, мартаа мартаж чадахгүй, тэгсэрнээсээ хүрмээр идэг, хүрэх гэхээр байд болдоггүй тий. Тэр зүйлүүдийг хүргээд байгаа тэр блокон хааныг нураах хэрэгтэй талын тасгалын тусламжтайгаар. За гурав дахь нь хин нэгнээс тусламж авах. Энэ юу юм гэхээр магадгүй тийм бүлгэмд орох. Нэгсэндээ над чи коучинг авах тий. Хувийн тасгалжуулалт авах. Талин тасгалын тасгалжуулалт авах. За дээрээс нь ингээд мэдээллүүдийг судлах, үнэн зөв их усүрээс мэдээллүүдээ олж авах гэсэн юм гурван зүйлийг хийцэн бахад бол жинхэнэ ихэр төлөв хурамч ихэр төлөөс ялгах боломжтой байх нэ. За дараагийн нэг миний олж мэдсэн зүйл болохоор жинхэнэ ихэр төлөв таныг байгаагаар чинь хайрладаг. Ерөөсө байгаа тэнийг зам чинь, байгаа тэнийг уур чинь, таны хажууд түнтэгнээ байж байгаа, уйлаад унжиж байгаа энэ бүх байдлыг ингээд харахад л хайр нуурсч яадаг. Нөхцөл болцолгүйгээр хайрладаг гэдэг нь ямар ч нөхцөл тавихгүйгээр байгаагаар нь тэр хүнийг хараад таны бүр эндээс чинь хайр нь төрж идэг гэсэн үг. Жинхэнэ ихэр төл. Хурамч ихэр төл болохоор яа гэдэг ямар нэгэн зарчим тавьдаг. Ингүүл би чамайг хайрлана. Ийм зүйл чинь тарахгүй учраас би чамайг хайрлаагүй гэдгийг бүр ингээд хэлчихдэг. Амар утгагүй. Хүн гэдэг чинь хин нэгэнд байгаараа л хайрлагдах хэрэгтэй шүү дээ тий. Тхийн тулд бид нар төрсөн. Ингээд нөхцөл болцолгүй хайрладаг. За дараагийн зүйл болохоор жинхэнэ ихэр төлөөд хурамч ихэр төлтэй харьцуулахад таныг муу хүнээс зүгээр хайр найргүй салгадаг. Зүгээр таныг та хэн нэгэн муу хүнтэй нөхцөд явж байгаа юм бол таны зүгээр бүсэрч амбардаа л хөөдөг. Тийм чадaltaй байдаг. Хурамч ихэр төл бол тэгдэггүй. Тэг шаардлагагүй. Яагаад тэгэхээр хэрвээ та энергийн төвшинч байдаг юм уу те ийм хувь хүний ухамсарын төвшин ахих тусам тэр хүн танаас танд хаягдахаас бас айдаг. Нэгсэндээ тантай таарахгүй байчихвээ. Ингээд тухтай та ингээд тэр хүндээ амар хайрлал ер нь ихэр төлөв аян замд тоордог хүн бол альва хин нэгэн зүйлийг юмыг чин сэтгэлээсээ хайрлаа сурсан хүмүүс л байдаг. Тийм хүн чинь хүнтэй нөгөө хүн нь ингээд хайрын лаваад л байхыг хүсэн штэ. Яаж ч утсан. Өнгөө бэлэн зүйл байгаа юм чинь. Гэтэл ингээд тэр зүгээр сайхан өгдөг зүйлээс холдох гэхэд тэр хүн чинь холдох хүсэхгүй наалтдаг гэсэн. Ямар нэгэн байдлаар хурамч ихэр төлтөйгөө наалтдаг тийм хамт байгаад идэг мэдрэмж байна гэдэг нь танд бас асуудал байна гэсэн үг.
тэр хүнийг явуулж чадахгүй байна гэдэг чинь та өөрөө бас хаягдахаас гологдохоос айдаг айдас танд байна л гэсэн үг. Тэр бүх хэрэггүй зүйлүүдэд хаячаар нэг юм юучгүй болчих юм шиг мэдрэмж төрдөг гэсэн. Тэг шаардлага байхгүй. Тэгтээ тэр хүн таны хайртай хүн байх, таны сайн найз байх, таныг багшлах, таны ажил амьдралд чинь түшээ тулаад явах хүн билээхэн тэнцээ байсаар байтал тэр хүнтэй зуралдана гэдэг бол үнэхээр утгагүй асуудал. За дараагийн 3 дахь зүйл нь бол за энэ тооны давхцал. За ингэдэг энэ хоёр зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэр төлийн аянын замнал та орсон байх шүү гэдгийг энэ хорвоо ертөнцөөс тань тохионууд ирдэг. Тэр нь болохоор ийм angel number ч юм уу нөгөө юм сахиусан тэнгэрийн тоо гэж ярьдаг те. Тэр нэг тоонуудын давхцал гэдэг хаа ямарваа нэгэн зүйлийн давхцлууд танд мэдэгддэг. За ямар ч ихэрдэл аян замналд орсон байгаа юм. Тэгвэл жинхэнэ ихэрдэл тоо хоёрын дунд энэ хүн бол чиний жинхэнэ ихэрдэл муу юм ба гэдгийг илтгэдэг зүйл бол маш онцгой тоонууд байдаг. Зөвхөн таны тэр тоог уншаад ойлгох, таны тэр тоог хараад мэдрэх мэдрэмж таны зүрхэнд төрдэг тоонууд байдаг гэсэн үг. За жишээ болж яриа л да. За ерөөд ихэрдэл аян замд анх орсон байхад зүгээр нэг юм давхцлуудыг аяг хардаг гэсэн 2 ч юм уу 1 те 11 гэл цаг машины дугаараар иймэрхүү юм хардаг. Ерөөдөө зөв замаар явж шүү. Чи зөв байх шүү. Keep going те. Битээ бууж өгөөрэй. Яваад агараа зөв зам дээр явж шүү. Зөв замаараа явж шүү гэдэг хэлж байгаа тохионод гэсэн. Тэгвэл яг ихэрдэл чинь энэ хүн одоо мэдээж эргэлзээ төрнө шүү дээ. Юм уу биш юм уу те. Яг ихэрдэл аян замдаа байгаамаагүй юм уу гэдгийг яг надад яг магадгүй миний ихэрдэлт яг ойлгуулах онцгой тоонууд гэж байдаг. За миний хувьд гэх юм бол би багасаа 4 тоо дуртай гэхээс илүү 4 тоог маш их бичдэг хүүхдээсэн. Эсвэл 4 тоо бичээл сууж байдаг. Ингээд 4 тоо гэдэг ямар ч утгатай мэдгүй. Тэгэл багаас тэнгуү маа найзад на 4 тоо ч муу ярийн тооштой ч гэж хэлж исэн. 4 тоо бол өвгөн Японд 4 тоог тооны донд оруулдаггүй ч илүү нэг тийм юм хэлж мөлий. Надад ерөөсөө тийм сонирн биш. Тэ дээрэс нь 2 4 7. Йоо 2 4 7 бол байнгын харагддаг хүүхд байх юм тийм. 2 4 7 гэдэг чинь юу гэсэн манай Монголд л утгачльтай тааш тэгээ би ч таартай гэсэн үг. Тэгвэл Америкчууд ч гэсэн одоо жишээлбэл angel number гэл ингээл ийм онцгой тоонуудыг харж байна тий. Тэднэрт 2 4 7 гэдэг та утгатай юм бол үгүй шүү дээ. Тэд нар чи I love you гэхэр чинь 1 4 3 гэсэн үг тий. 2 4 7 утга тэнд бол ямар ч утга учиргүй байх боломжтой. Миний хувьд 2 4 7 гэдэг зүйл тоо бол маш утга учиртай. Тэгээд 17-гийн тоо 7-гийн тоонууд ерөнхийдөө маш утга учиртай тоонууд байдаг. Мөн 9-ийн тоонууд. Ягаад би энэ зүйлүүдийг мэдээд байгаа юм гээд тэгэхээр хэвлэл аян замд орсноос хойш энэ тоонууд миний амьдралд утга учиртай байсан байна гэдгийг анзаарч харсан. Эргээд паспортныхаа дугаарыг, эргээд дансныхаа дугаарыг, эргээд гадаад паспортаа, тэгээд мөн гээд миний чухал зүйлүүд байгаа шүү дээ. Тоо гэдэг зүйл бол угаасаа хорвоо ертөнцид бид нартай ярилцдаг хэллэг юм. Квант физик, тоо, математик гэдэг чинь энэ ертөнцийн ер бусын нууцлаг зүйл рүү нэвтрэх код л гэсэн үг. Код. Тийм учраас тооггүй л ойшож ерөөсө болдоггүй. Ялангуяа ихэрдэл аян замд орсноос хойш би яагаад тоон дуртай байсан, яагаад багасаа юм давцалтай тоонуудыг хараад ойлгодог байсан гэдгийг ойлгож эхэлсэн. Бүр олон жилийн дараа штэ. Тэнгүүд миний хувьд бол 17, 4, 2, 4, 7, 9, 8 гэсэн тоонууд амар утгатай байдаг жишээний танд ч гэсэн онцгой тоонууд байгаа. Магадгүй 3 ч байд юм уу, 5 ч байд юм уу те. Тэнгүүд энэ тоо зөвхөн ихэрдэл битэрийн хооронд л утгатай байдаг. Магадгүй миний ихэрдэл гэдэг хүнд ч гэсэн энэ тоонууд утгатай санагдана гэсэн үг. Хэмтчлэн ингээ мэдрэмж төрүүлдэг. За нэгт дараа дөрөвдөх нь болохоор энэ болохоор тооны синхрончлол гэж нэрлэж байгаа юм л та. Дөрөвдөх нь болохоор газрын давхцал. Oh my god, энэ бас амар чухал. Юу ингээ тэгэхээр тань таламжтай мэдрэмж төрүүлдэг газар таны ихэрдэл зөвхөн шүү. Одоо энэ болохоор ингээ ерөнхий ихэрдэл аймаг замналд орсон гэдэг мэдрэмжийг биш зөвхөн таныг та жинхэнэ ихэрдэлтэйгээ байна шүү. Чи жинхэнэ ихэрдэлтэйгээ зөв замаар явж шүү. Хоёр ив нэгдэлд ороход ойрхон байх шүү гэдгийг илтгэж байгаа шинжүүд шүү. Одоо миний хэлж байгаа шинжүүд. Тэрний болохоор газрын давхцал байдаг. Танд нандин мэдрэмж төрүүлдэг, танд тухтай мэдрэмж төрүүлдэг, таны байнга сонгож очдог газар, хэр төлийн чинь байнга сонгож очдог газар, таламжтай мэдрэмж төрүүлдэг газар хоёр ижлэх юм. Сонио. За магадгүй одоо орон судлалын төвч гэдэг юм тийм. Одоо орон судлалын төвийн цаана гэдэг Монте Карло. За магадгүй богдуул. Магадгүй туулгал ирэх гэдэг юм уу. Ингээд очоод би амар их тайвширлыг авдаг тийм ганцаараа байхад ч гэсэн гой мэдрэмж төрүүлдэг газрууд миний хөртөлт ч гэсэн яг тэр газруудын давхцал байдаг гэсэн. Тэр хүн ч гэсэн тэр газар очих дуртай ч гэдэг юм уу. Тэгэд аялахыг сонгож очсон газрууд нь ч гэсэн давхцах чинь ийм давхцлууд маш их байдаг. Амьдралынхын явцад гарсан давхцлууд. Замаад төрсэн газар ч үж болно тий. Төрсөн улс орн байж болно. Ийм давхцлууд. Гэтэ яг заавал тийм байх хэрэгтэй гэсэн үг биш шүү. Ер нь бол энэ
газрын давхцал гэдэг зүйл бас маш чухал. Яагаад тэгэхээр хоёрын үнэт зүйл, хоёрын core choice зүрхэн сонголтууд чи ижил юм чинь яах юм бэ? Нэг ухамсартай юм чинь хэлж байгаа үгнүүд чинь хүртэл, сонгож байгаа үгнүүд чинь хүртэл давхцдаг. За тавтах нь дууны үг. За зарим тохиолдолд танд нэг юм онцгой мэдрэмж төрүүлдэг дууны үг зөвж болно. За одоо ингээл эргэлдэж штэ ёо энэ одоо их хөдөл мөн ч юм уу биш ч юм уу одоо энэ хүн мөн ч юм уу биш ч юм уу надад хэлээд өгөөч гэсэн юм мэдрэмж төрөнтэй мэдхийнсэн. Та нар ч гэсэн бүгдээ мэдхийнсэн л гэж бодож байгаа. Яг энэ үед ингээд юм эргэлдсэн үед дандаа энэ тохионууд гарч ирдэг. Нөгөө нэг газрын давхцлууд гарч ирдэг. Судалгаа хийгээд үзэхэд штэ давхцлууд гарч ирдэг. Тооны давхцал гарч ирдэг. Тэгээд дээрэс нь энэ дууны үг. Тавтах нь буюу энэ дууны үг. Энэ юу ингээд тэр хүнийг санагдуулам дууны үг танд сонсогдно гэсэн үг. Санамсаргүй байдлаар гудамжинд явж байхад хүртэл сонсогддог. Би бүр яг тэгж бүр сонсч байсан. Машин дотор зүгээр нэг хүний машин дотор явж исэн дууны үг бүр ингээд нэр ингээд надад амар гүн гүнзгий мэдрэмж өгсөн ч байх жишээ нэг. Тэгээд ингээд сүлд гарч байгаа, шинээр гарч байгаа дуу ч үж болно те. Ерөнхийдөө энэ дууны үгсээр дамжуулж хэрлүүд хоорондоо нэг нэгэндээ хэлэх хүссэн үгээ хэлдэг. Энэ бол жинхэнэ ихэвчлэлийг тань хэлтгэж байгаа. Ер нь жинхэнэ ихэвчлэл тоо хоёрын хооронд л ойлголцох, тоо хоёрын хооронд л мэдрэгдэх тэр онцгой зүйлүүдийг мэдсэн байхад ихэвчлэлээ хизээч андуурахгүй. Жинхэнэ ихэвчлэл юм уу юм чинь. За 6 дахь нь нэр болон нэрний эхний үгс. За магадгүй тэр тухайн таны ихэвчлэл байх гэж, жинхэнэ ихэвчлэл байх гэж эргэлдэж байгаа те. Магадгүй юм гэж бодож байгаа хүний чинь нэрний эхний үсгүүд нь маш их давхцаж гарч ирдэг гэсэн үг. Ингээл гарч ирээл амьдрал чинь эргэн тойронд. За магадгүй би нэг ингээл гараал эргэлцэж болно штэ. Гэт хан руу харахад магадгүй хан дээр тэр хүний нэр сэлэгдсэн байх жишээ нь. Бичигдсэн байх жишээ нь. Ийм давхцлууд маш их гардаг. Магадгүй таны бодож исэн хүнтэй адилхан нэрний эхний үсгтэй хүн гів гинтгийн тань руу чат бичих ч юм уу те. Таны постн доор комент бичих ч юм уу. Ийм байдлаар энэ хүн чинь шүү гэдэг мэдээнүүдийг дандаа хор баяртнаас өгч идэг. Энэ чинь өөрөө юм айгуу чухал ухамсар сэхэлэг төвшөнд орсон харилцаа учраас гэж байн гарч ирж идэг. Тэгээд дахиад хэлье. Таныг ихэвчлэлийг батлах мэдрэмж зөвхөн танаас л орж ирнэ. Ямар ч мэрэгэн түрхэн хүн, бөө, мэрэгч, зүн бэлэгтэн энийг мэдэрч чадахгүй. Бид нар яг ясан дээр өөрсдөө ч ихэвчлэлийнхаа ань замдалд ороогүй л явж байгаа. Тийм учраас энэ зүйлийг бас ойлгохгүй. Өөрсдөө хардаг, өөрсдийнхөө итгэхийг хүсдэг зүйлтэй л итгэдэг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Ихэвчлэлийн айн замал маш их үнэнч сэтгэлийг шаарддаг угаасаа. Үнэн байдлыг шаарддаг, итгэл үнэмшлийг шаарддаг. Тэгэхээр ингээд үнэхээр таныг байгаагаар чинь 100% ингээд хайрладаг хүн байвал танд тэр хүний хуурах сэтэл төрөх үү? Хуурахыг хүсэх мэдрэмж төрөх үү? Гэж тэгэхгүй шүү дээ. Та тэр хүний хуурч чадахгүй, өөрийн ирэхгүй яс чинь хаталцаад хуурч чадахгүй. Үнэнч л байхыг хүсдэг гэсэн. Тэгэхээр үнэнч хамгийн үнэнч харилцаа бол ихэвчлэн харилцаа байдаг. Тэгэхээр та бүхэн минь ихэвчлэлтэйгээ нэгдээрээ тэгэхээр өнөөдрийн бичлэг бас нэлээд том чухал мэдээллүүдийг нэлээд зузаан юм зүйлүүдийг би ярьлаа гэж бодчихъя. Тэгэхээр өчигдөр хэдхэн хоногийн өмнө миний төрс өдөр болсон. Тэгээд энэхүү их хуурамч ихэвчлэлийн мэдээллүүдийг нэлээд ингээд уншиж явж исэн ч гэсэн би яг сүүлийн хэд хоног бүр яалтчихгүй бүр ингээд хуурамч ихэвчлэлийн талаар мэдээлэлээр зүгээр балбууллаа. Яг л гитар балбуулж байгаа юм шиг л балбууллаа. Энэ тэндээс маш их мэдээлэлүүд орж ирээд тэгээд тэндээсээ шүүгээд хамгийн үнэн зөв гэсэн зүйлүүдийг та бүхэнд хүргэж байгаа юм шүү. За дээрэс нь эргэлцээ их байх тусам та ихэвчлэн замнал ихэвчлэл гэдэг хүндээ эргэлзэх тусам хор баяртнаас таныг зүгээр энэ хүн чинь мөн биш гэсэн мөн ерөнхийдөө дандаа мөн гэсэн зүйлүүдэд л тохио ирдэг. Мөн гэсэн зүйл мэдээллүүдээр зөвл таныг бөмбөгддөг. Би сүүлийн 10 сараас хойш ер нь 7-гийн тоогоороо зүгээр л бөмбөгдүүлж байгаа. Маш их зүйл дээр 7-гийн тоо миний амьдралд гарч ирээд байгаа. Миний нөгөө сахиусны тоо 2 4 7 юу гэдэг энэ тоонуудаар зүгээр маш их бөмбөгдүүлж байгаа. Энэ юу гэсэн юм бэ гэхээр надад эргэлзээгээ тайр өөртөө итэг гэж хэлээд байгаа. Чиний мэдрэмж чинь зөв, тэр хүн чинь зөв гэдгийг хэлж байгаа санаа юм шүү. Ингээд утгагүй. За магадгүй хурамч ихэвчлэл маань байгаа бол баярлалаа. Бэлтгэл ангийн минь аз жаргалтайгаар дүүргэж өгсөнд маш их баярлалаа. Тэгэхээр удахгүй нэг би танд бүх нэлсэн шүү дээ. Нэг гой зүйл болох гээд байгаа. Ихэвчлэлийн нэг талд орох гээд байгаа надад тухайн хүндээ мэдрэгддэг гэж.
сайхан зүйл тохиолдох гэдэг нь мэдрэгдсэн. Яг тэгэхээр сая би төрсөн өдрөөрөө дахиад шинээр төрсөн юм шиг л боллоо. Тэгэхээр одохгүй миний жинхэнэ хэрдэл маань цагаан морой унаад сайн уу танилцахөө гэж хүрээд ирэх байх. Ягаад гэхээр би өөрөө гүн гүнзгий танилцах сонголтыг хийгээд явж байгаа. Тэр хүн ч гэсэн тэр сонголтыг хийгээд нэг талаарх сонголтыг хийгээд явж байгаа гэсэн үг. Энд бол би 100% итгэлтэй байна. Тэгэхээр хэдүүлээ нэг талаар орох юм бол би мөн тэр өдрөө магадгүй сэтгэл хөдлөлөөрөө та бүхэндээ дуулгах байхаа гэж найдаж байна. Ингээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Тэр баяртай. Баярлалаа.